Хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн хүнс бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор ургамал тариалах, мал үржүүлэх үйл ажиллагаа юм. Энэхүү видео хөдөө аж ахуйн ерөнхий ойлголт, бүтэц түүхэн хөгжил мөн газар тариалангийн онцлогийг танилцуулна. Хөдөө аж ахуйн газар тариалан, мал аж ахуй болон холимог хэлбэртэй байдаг. Хүн төрөлхтөн анх байгалаас жимс түүж ан хийж амьдарч байсан бол хожим газар тариалан мал аж ахуй хөгжих суурьшил бий болсон. Газар тариалан нь байгалийн нөхцөл тухайлбал температур, хур тундас, нар гэвлэх хугацаа мөн хөрс гадаргын хэлбэрээс ихээхэн хамаардаг. Эдгээр нь үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг. Монголд хүнсний ургамал болох үр тариа, хүнсний ногоо буурцагт ургамал, жимсгэн тариалдаг. Мөн техникийн ургамлууд тухайлбал эслэг чихрийн тосон тансаг хүнсний ургамлууд бас байдаг. Канада бол дэлхийн улаан буудааны тариалангийн гол бүс нутаг юм. Байгалийн хүчин зүйлс болох тэгш гадарга, хар шорон, хөрс, тохиромжтой температур, хур тундас нь тариалгад таатай байна. Канадын улаан буудааны үйлдвэрлэлийн үйл явц нь хавар тариалгаас эхэлж 100 арчлагдан намар хураагддаг. Дараа нь боловсруулалт хийгдэж гурил, малын тэжээл, пив зэрэг бүтээгдэхүүн гаргадаг. Малайз дахь каучукын аж ахуй нь нэг төрлийн ургамлаар дагнан их хэмжээний талбайд тариалалт хийдэг систем юм. Малайз дэлхийн байгалийн каучукны 1/4-ийг үйлдвэрлэдэг. Органик фермийн аж ахуй нь байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй синтетик божис хязгаарлагдсан систем юм. Үндсэн зарчмууд нь хөрсний эрүүл мэнд, биологийн олон янз байдал, хог хаягдлын хяналт, малын аж ахуйг дэмжих явдал юм. Органик фермийн давуу тал нь эрүүл аюулгүй хүнс, байгаль орчныг хамгаалах тогтвортой байдал, харин сул тал нь өндөр өртөг, бага ургац, эрчилгээжүүлэлтийн хүндрэл юм. Монгол дахь органик фермийн боломж нь байгалийн цэвэр байдлын экспортын боломж, бэрхшээл нь хууль эрх зүйн орчин, технологийн мэдлэг, дотоодын зах зээл, эрэлт бага зэрэг